Сайн байцгаана уу сонсогчдоо, бүгдэнд нь мягмар гарагийн мэнд хүргэе. Дэлхийн өнцөг булан бүрийн хаа нэгтээ болж өнгөрсөн явдлууд заримд нь сонирхолтой санагдаж, заримд нь сургамж болж өгчээдэг. Ямар нэг зохиомжит зүйлсээс илүү амьдрал дээр бодитоор болж өнгөрчөөсөн түүхүүд бусдын сонирхлыг татаж чаддаг. Ингээд болсон явдал болон гэмт хэрэг сонирхолтой адал явдлаар дүүрэн 3 болсон явдлаа эхлүүлцгээе. За энэ залууг бол Колин гэдэг Христэд гүн гүнзгий итгэгч, шүдний эмч хийдэг энэ залуу эхнэрээ хөнөөх бодол давтаж тэр хэрэгээсээ мултрах талаар нарийн бодож эхэлсэн. За нэг өдөр бол Колин сүмийн арга хэмжээнд дээр нэг Хейзл гэх нэртэй эмэгтэйтэй танилцсан. За тухайн эмэгтэй Колинд бол маш их таалагдаж, удалгүй тэд дотн харилцаатай болж эхэлсэн. Тэд бол нууцаар уулзаж нэг оронд ортлоо дотноссон байгаа. За хамгийн гол нь юу вэ гэхээр Колин бол өөрөө эхнэртэй, за бас хүүхэдтэй, Хейзл ч гэсэн нөхөр хүүхэдтэй. Гисэн хэдий ч тэд бол нууцаар уулзалдаж хамтдаа цагийг өнгөрүүлдэг болсон. За энэ байдал хэдэн сарын турш үргэлжилж эцэст нь тэд баригдсан байгаа. Нэг өдөр тэдний явдаг сүмийн нэг гишүүн нь паркт тэр хоёр хамт байхыг нь олж хараад сүмийн пастортой хэлсэн. Харин пастор нь энэ тухай Колины эхнэрт нь хэлсэн юм байна. Ингээд тэдний нууц харилцаа нь ил болж Колин Хейзл хоёр хоёулаа гэр бүлдээ үннээ хэлхээсээр аргагүй болсон. За Колины эхнэр тэр бүгдийг олж мэдээд маш их цочирдож сэтгэл санааны гүн хямралд ороод тэр бүхнийг давж гарч удаж чадалгүй тайвшруулах юм хэтрүүлж хэрэглээд амиа хорлохыг оролцсон ч одоо амьд үлдээж чадсан. За ингээд эхнэрийнхээ амиа хорлохын өмнө үлдээсэн байсан зурвсыг нь Колин олж хараад нэг санаа орж ирсэн. Хейзл гээд эмэгтэйтэй хамт амьдрахыг үнэхээр хүсэжсэн болохоор өөрөө одоо эхнэрээсээ салаад Хейзл нөхрөөсөө салах ёстой юм шиг болсон байсан. За энэ нь бол зүгээр нэг гэрлэлтэд цоцлуулаад салах явдал биш, харин өөр бодолтой байсан гэдгийг дурдах хэрэгтэй баг. Ер нь бол Колин Хейзл хоёулаа маш шашинлаг хүмүүс. За Христийн сүмд салалтыг маш том нүгэл гэж үздэг. Ер нь та нар ингээд анзаарч ирсэн бол зүгээр ингээд салаад явчихгүй эхнэр нөхрөө цааш нь харуулж исэн кейс бол маш их байдаг нь ийм учиртай байна. За тэгээд тэд бол хорон санаа өртөлж Колин эхнэрээ харин Хейзл нөхрөө хөнөөхөөр шийдсэн. Ингэснээр тэд бол санаа амар хамт амьдарч болох юм байна гэж ботсон байна. Салалтыг тэрслүү нүгэл гэж үздэг мөртлөө хүн амны хэрэг үлдэх нь байж болох зүйл гэж ботсон юм шиг байна. За ингээд цаашаад юу болсон талаарх яриа руу одоо оръё. За Колины эхнэр бол нэг өдөр зочны өрөөнийхөө буудан дээр унтжсэн. Колин бол чимээг өхөн гараж руугаа очоод машиныхаа яндангаас хоолой сунгаж машина асаагаад за нөгөө өзөөрийг нь болохоор эхнэрийнхээ нүүрэн дээр нь барьсан. За яасан бэ гэхээр тэр нүүрс хүчлийн дутуу эсэл ашиглаад эхнэрээ хордуулж ална гэж бодож исэн нь тэр байсан. Гэхдээ эхнэр нь шууд бол үхээгүй, сэрэнгүүтээ амьсгалахад маш хэцүү байгааг анзаарсан. За ямар нэг үйлдэл хийлгүүгээр Колин түүнийг хүчээр барьж нүүрэн дээр нь хүнжил тавиад харамсалтай тэр амьсгал хураасан. Дараа нь бол Колин эхнэрийнхээ цогцсыг машиндаа ачаад Хейзлийн гэрлөө явсан. За яг тухайн үед нь Хейзлч бас нөхрөө хордуулах ажлаа хийж исэн байгаа. Хейзл нөхөртөө тайвшруулах юм өгч унтуулсныхаа дараа одоо Колин явж очоод за тэгээд яг л эхнэртэй хийсэн аргаа давтаж хэрэгэлсэн. За нөхөр нь бол сэрээд эсэргүүцэл үзүүлэх гэж хичээсэн боловч хит их нойрны юм уусан байсан болохоор хүчгүй дээд дараа нь Колин түүнийг дарж нүүрэн дээр нь бас л нөгөө машины одоо утааны хоолойг барьж амь насыг нь хөнөөсөн. Дараа нь бол тэр хоёрын цогцсыг нь аваад өөр нэг айл руу машинтайгаа явсан. За машиныг бол гаражд байрлуулад бүх зүйлийг амиа хорлолт юм шиг харагдуулахаар засч анзалсан. Ингээд удалгүй цагдаа нар тухайн газар нь явж очоод хэргийн талаар нарийнч судлаагүй, шүүх шинжээч эмчч мөн ялгаагүй амиа хорлолт гэж дүгнээд хоёр хүн хамтдаа амиа хорлсон гэсэн тийм нэг хитрхи одоо өнгөц дүгнсэн болоод өнгөрчихсэн юм байна. Ингэж Колин Хейзл хоёр энэ хэрэгээс мултарч чадсан. Колины эхнэр нас барснаар даатгалаас бол $400,000 авч амьдрал нь цаашаад асуудалгүй сайхан үргэлжилсэн. За гэхдээ нэг сони юм нь юу байсан гэхээр Колин Хейзл хоёр 5 жил хамт амьдраад салцгаасан байгаа. Христийн үнэн ч итгэгч сайн гэр бүл гэсэн нэртэй байсан хосууд салсныхаа дараа аль аль нь өөр хүнтэй суусан байдаг. Ингээд бүх зүйл ард хоцроод болох ёстой зүйл болдгоороо боллоо гэсэн янзтай бол амьдарч исэн. Гэхдээ 16 жилийн дараа Колины амьдрал уруудаж эхэлсэн. Түүний 22 настай хүн Оросд байж ах үеэрээ шатнаас унаад одоо нас барсан юм байна. За дараа нь Колин Филиппинд нэг залилангийн схемд хууртагдаад бүх хөрөнгөө алдсан.
Зүгээр ч нэг ид хөрөнгөө алдаа зогсохгүй баахан үр ширэнд орж өөрөө маш шашинлаг хүн болохоор энэ бүхнийг бурхны шийтгэл гэж хүлээж авсан байна. За тэгээд Colleen өөрийгөө гим нүглээ намжлах ёстой гэж бодоод сүмийнхээ ахмадуудыг гэртээ уурж бүх үннийг ярьж эхэлсэн. Colleen олон ч зүйлийг хүлээн зөвшөөрч их нэртэйгээ гэрснээс хойш олон удаа араар нь тавьсан, олон удаа хуурсан, порно кинонд донтсон, шүдээ эмчлүүлэхээр ирсэн үйлчлүүлэгчтэй мансууруулж, садар самун үйлдэл хийсэн. За өөрийн эхнэрээ болон Hazel-ийн нөхрийг хүнөөсөн гэдгээ тэдэнд хэлсэн байгаа. Сүмийн ахмадууд энэ бүхнийг сонсоод шууд л цагдаа дуудсан. За цагдаа нар бол түүнийг баривчилж тэр бас л бүх хэрэгээ хүлээж Hazel-ийг илчилсэн. За эцэст нь ингээд Hazel бол 18 жилийн хорих ял, Colleen 26 жилийн хорих ял сонссон юм байна. За ингээд хэдүүлээ 2 дахь болсон явдал руугаа орцгоё. Энэхүү Rachel гэх нэртэй 19 настай эмэгтэй олон жалдартнуудын гэрийг ухаж, тоноож дээрэмдэж эхэлсэн. За тэр бол өөрөө дундаж амьдралтай, элбэг хангалуун өссөн эмэгтэй байгаа. Гэхдээ түүний өөрийнх нь амьдрал ямар нэг шалтгаанаар түүнд огт хангалтгүй санагдаж илүү ихийг хүссээр байсан. За тэгээд нэг өдөр өөрийн хамгийн сайн найзуудын нэг болох 18 настай Nick гэх залуутай хамт баян дүүргүүдээр машинтайгаа зугаалж хүмүүсийн машиныг ухаж дээрэмдэхээр шийдсэн юм байна. За тэдний энэ үйлдэл бол шууд л үр дүнгээ өгч нилээд үнэтэй зүйлсийг хулгайлж чадсан. Гэхдээ тэр бүхэн нь Rachelд бас л хангалттай санагдаагүй. Тэрнээс ч илүү ихийг хүсч эхэлсэн. Rachel нэг хоёр Лос Анжелесийн ойролцоо Calabasas хотод амьдардаг байсан юм байна. Тиймээс тэдэнд бол шин санаа төрж эхэлсэн. Баян алдартнууд энд амьдардаг. Яагаад хоёулаа тэдний байшинг дээрэмдэж болохгүй гэж. Ингээд тэд бол алдартнууд хаана амьдардгийг интернетээс хайж олоод эхний хохирогчоо сонгосон байгаа. За тэр нь бол Paris Hilton байсан. За анхны хохирогчийнхоо гэрт Rachel 1-2 явж очихдоо нэлээд тийм сандарсан байдалтай байсан. За урд нь бол хизээч ингэж орон байрлуу нэвтэрч хулгай хийж байгаагүй болохоор тийм байсан баг. За тэр хоёрын аз гэхүү ямартаач Paris Hilton-ы гэрт одоо хүн байгаагүй юм байна. За тэд бол хаалхан дээр нь явж очиод гэрийн түлхүүрээ тэд бол үүдэнд дэвссэн байдаг одоо шалавчныхаа доор үлдээсэн байсныг нь олж мэдсэн. Ер нь бол ихэнх айлууд ингээд үлдээчдэг. Түлхүүр дэх эсвэл эвдлэгч шаардлагагүйгээр гэр нь угаасаа цоожлоогүй онгорхоо байсан. За тэгээд гэрт нь явж ороод бүх өрөөгөөр нь хэсүүчээлж хувцас болон үнэт идэллүүдийг нь ухаж эхэлсэн. За үнэтэй дотор хувцснууд, Grey Goose мөн нээлттэй байсан Safeness нь бэлэн мөнгийг нь ч авсан. Ингээд тэд зүгээр л гараа явцгаасан. Хинч тэднийг зогсоогоогүй. За Paris Hilton дээрэмдүүлсэн гэдгээ ч анзаараагүй юу? За эсвэл зүгээр л цагдаад мэдүүлээгүй тэгээд өнгөрсөн юм байна. Энэ бүхний дараа Rachel нөгөө шалавчин доороос авсан Paris Hilton-ы гэрийн түлхүүрийг өөрийнхөө түлхүүрний осорт хийгээд дараагийн хэдэн саруудад бол Paris Hilton-ы байрыг дахиад 4 удаа ухсан байгаа. За тэгээд 18, 19-тэй дөнгөж ингээд насанд хүрсэн залуучууд өөрсдийн хийсэн зүйлээ нууц хിവэр нь байлгаж бол чадлаггүйгөө бусад найзуудтай сайрхаж ярьж эхэлснээр тэдэнтэй өөр хүмүүс ч гэсэн нэгдэж бүлэг дээрэмчд болж эхэлсэн. Ингээд боломж бололцоо гарах болгонд байшин дээрэмдэх ажилдаа орж дизайнеруудын хувцас, үнэтэй гоёл зэрэгэ өмсөж, зүүж найзуудтай гайхуулдаг болсон. Гэхдээ яаж ч бодсон тэд бол төгс дээрэм хийж чадлаггүй мерсээр алдаа гаргаж эхэлсэн. За Paris Hilton-ы гэрийг 4 дахь удаага дээрэмдэхдээ нэг гишүүн нь 2 сая долларын үнэтэй үнэт идэллийг нь хулгайлсан. За тэгээ мэдээж Paris Hilton тэрийг нь анзаараад цагдаад мэдэгдсэн юм байна. Дараа нь тэд бол reality show-ны Audrina Patridge-ийн гэрийг дээрэмдэхээр болсон. За түүний одоо гэрээс ол тэд $43,000 үнэтэй үнэт идэлэл замун зөөврийн компьютерийг нь хулгайлсан байсан. Audrina гэрт нь хулгай орсныг мэдсэн даруйдан хулгайчдын дүрсийг камертаа бичиж аваад өөрийн вебсайт дээр байршуулсан. За тун удалгүй TMZ болон бусад орон нутгийн мэдээний агентлагууд бичлэгийг бас цацаж эхэлсэн. За гэхдээ харамсалтай нь бичлэг дээр харагдаж байгаа дээрэмчдийг хинч хараад таниагүй. Бичлэг нь муу байснаас гадна тэд бол хитрхийн энгийн хувцастай байсантай ч холбоотой байсан баг. Тэгээд тэд нар бол баригдаагүй болохоор үргэлжлүүлж дараагийнхаа айлыг дээрэмдэж Rachel Bills-ны гэрийг 2 сарын дотор 6 удаа ухаад нийт бол $130,000 үнэтэй зүйлсийг нь авсан байсан. Дараа нь Orlando Bloom-ийн байшин руу нэвтрээд $500,000 үнэтэй урлагийн бүтээл зам Rolex-ийн цагийг нь бас хулгайлсан. За энэ бүхний дараа тэд бол Lindsay Lohan-ы байшин руу орж дээрэмдэхээр шийдсэн нь тэдний хувьд хамгийн том одоо алдаа болсон ба. Lindsay Lohan-ы байшинд байсан хяналтын камернууд тэдний дүрсийг
илүү тодор бичиж авсан байсан. Lindsay бол тухайн бичлэгийг шууд л цагдаад өгсөн. За ингээд Rachel 1-2-ын өөр бичлэг нь олон нийтэд тарсан болохоор тэднийг таних хүмүүс гарч ирэх нь бараг тодорхой байсан. Өөрсдийн танилуудаа, за бас найзуудаа хийсэн хэрэгээ сайрхаж, хаас яг уу ярьдаг байсан болохоор эхнээсээ тэгээд цагдаа нарт мэдээлэл өгч эхэлсэн. Ингээд цагдаа нар хамгийн эхлээд Никийг баривчилсан. За эхэндээ тэр бол бүх зүйлийг өгөөсгөж ийсэн аа. Эцэст нь яа харахгүй бүхнийг хүлээн зөвшөөрч бусад гишүүдийнхээ эсрэг бол мэдүүлэг өгч эхэлсэн юм байна. За тэгээд бүгд баригдсан байдаг. Rachel бол 4 жил хоригдох яал. За Ник болохоор 2 жилийн яал. Өөр нэг гишүүнийг 3 жил, мөн бас нэг эмэгтэй 180 хоног шоронд суух яал. За үлдсэн 3 хүн нь тэнцэнгээр суллагдсан юм байна. Энэ хүмүүс тийм ч хүнд ял аваагүй ч гэсэн илүү олон дээрэм тонол хийхээс нь ямартаач урдчлан сэргийлж чадсан. За бусад энгийн хүмүүст ч гэсэн энэ түүх бол маш том сургамж болж өгсөн. За ингээд хэдүүлээ 3 дахь басан явдал руугаа орцгоё. За энэхүү эмэгтэйг бол Хана гэдэг. Түүний аав нь Холливуудын хамгийн нэр хүндтэй зэвсэг хариуцсан мэрэгчлэтнүүдийн нэг. За тухайн салбартаа домогт тооцогддог хүн гэж хэлж болно. За кино зураг авалтын үеэр бол хэрэглэгдэх галт зэвсгийг хариуцаж ажилладаг хүнийг зэвсэг хариуцсан мэрэгчлэтэн гэж бол нэрлэдэг юм байна. За Хана бол мэдээж ааваараа маш их бахархдаг. Нэг өдөр Ханагийн аав нь маш сонирхолтой төсөл дээр урилгаар ажиллахаар болоод Ханаг туслахаараа авч явсан. За тэр мөчөөс хойш Хана бол зэвсэгтэй хэрхэн ажиллах, за мөн цаашлаад зэвсэг хариуцсан мэрэгжилтэн болохоор суралцаж эхэлсэн. За мэдээж аав нь түүнд бол сургасан болохоор Хана дажгүй сурсан. За тэгээд жил хүрэхгүй хугацааны дараа тэр бол кинонд бие дааж гол зэвсэг хариуцсан мэрэгжилтнээр ажиллахаар болоод за тухайн салбартаа цорын ганц эмэгтэй ахлах мэрэгжилтэн болсон. Ийм байдлаараа тэр бол салбартаа амжилт гаргаж аавынхаа итгэлийг нь алдалгүй ажиллаж исэн. 24 настай байх үед нь Ханад нэг маш том боломж гарч ирсэн. За тэр нь юу байсан гэхээр 2021 онд жүжигчин продюсер Alec Baldwin-ий тоглож байгаа Western гэдэг кинонд ахлах зэвсэг хариуцсан мэрэгжилтнээр ажиллах тийм нэг санал орж ирсэн юм байна. За ингээд энэ таатай боломжийг ашиглаад аавынхаа дайтай чадварлаг нэгэн гэдгээ батлахыг тэр бол хүсэж исэн ба. За тэгээд Хана бол тухайн ажлыг хүлээж аваад зураг авалтын үеэр бүх зэвсгийг хянах, ашиглах болгоны өмнө бол шалгаж авах үүрэгтэй байсан. Ажлаа мэдээж туртаяа хийж, зураг авалтын багийнхантайгаа дотносож, ажлын дараа хамтдаа баярлцгаадаг байсан. За нас залуугийнх уу эсвэл туршлага баг зэрэг дуцсан уу? Зарим үед Хана ажилдаа хайнга хандаж эхлэх болсон. Зэвсэг хадгалах тэргээ хараа хяналтгүй орхиох, за зэвсгүүдийг ил задгай орхиж явах зэрэг баг зэргийн алдаануудыг гаргаж эхэлсэн. За нэг орой Хана зураг авалтын багийнхантайгаа хамт уугаад, зарим нэг харт эмхний төрлийн зүйл хэрэглээд дараагийн өдөр ажилдаа очих үед нь зураг авалтын хуваар нь хойшлоод бүгд сандарсан байдалтай байх үеэр за туслах найруулагч Ханад хандаад бидэнд буух хэрэгтэй байна гэж хэлсэн баг. За тэгээ Хана бушуухан шиг бууг нь авчирч өгөхөөр явсан нь ерөнхийдөө бүх зүйл буруугаар эргэх гол шалтгаан болсон. Кино зураг авалтын талбайд буудлага хийх үед ашиглах сум нь бол dummy round буюу хуурамч сум байх ёстой байдаг. За тэгсэн чинь яагаад ч юм яг жинхэнэ сумнууд зэвсэг хадгалах сейфэнд нь холилдоод орсон байсан. Хана тэрийг нь ч ерөөсөө огт мэдлгүйгээр жинхэнэ сумтай бууг аваад ирсэн. Сейфэнд хадгалдаг бууг туслах найруулагчид өгөхийн өмнө доторх сумыг нь огт шалгаагүй. За туслах найруулагч бас шалгаагүй байгаа. За тэгээд тухайн бууг жүжигчин Alec Baldwin-д дамжуулаад за тэр ч ерөөсөө өөрөө бас шалгалгүйгээр барьж авсан. Ингээд Alec Baldwin тухайн үед киноныхоо нэг хэсгийг давтаж зураг авалтын найруулагч Halina бол түүнд гар бууг хаашаа чиглүүлэхийг нь зааж өгч байсан. За Halina болохоор энийг яг ийшээ миний сугны доогуур чиглүүлээрэ гэж хэлэх мөчөд гинэт буу тас хийж дуурсан. Ингээд бүх хүн тэр дуунаас цочоод Halina бол газар унсан байгаа. За түүнд юу тохиолдсныг гэхэндээ бол хин ч юусоо ойлгоогүй. Alec Baldwin хүртэл гайхаад тэр ухаан алдчихгүй эсвэл зүрхний шигдээс болцсон болов уу гэж тухайн үедээ бодож исэн байгаа. За нэг сум бол Halina-гийн цээжийг нэвтлээд Joel-ийн мөрөнд нь туссан байсан. За Joel бол хүнд шархацсан боловч амьд хിവэрэ харин Halina бол ухаангүй хിവэрэ байсан. Ингээд түргэн тусламж дуудаж цагдаа нар ирж Halina-г бол нисдэг тэргээр харин Joel-ийг түргэний тэргээр эмнэлэг рүү хүргэсэн юм байна. За Alec Baldwin-ийг цагдаа нар байцаалтанд дуудаад түүнд маш гонигтай мэдээг дуулгасан. Halina бол харамсалтайгаар амиа алдсан гэдгийг түүнд хэлж нөхцөл байдал дордож эхэлсэн.
It's the moment Alec Baldwin is informed that cinematographer Helena Hutchins is dead. I do have some very unfortunate news to tell you. What? The actor is being questioned by deputy sheriffs in New Mexico after disaster struck on the set of the Western movie Rust. She didn't make it. Yeah. Baldwin is in a state of shock. He freezes for 24 excruciating seconds. The detective tells him that there's still hope for director Joel Souza, who was also wounded but ultimately survived. Joel's still at the hospital, but the other person involved didn't make it. Baldwin puts his hand to his chest, then to his head. Moments later, he was photographed sobbing in the parking lot of the sheriff's office as he spoke to his wife, Hilaria, who was home in New York taking care of their 6 children. Ингээд хаанаач мөн байцаалт өгч бүх зүйлд тэр өөрийгөө буруутгаж би энэ салбарын цорын ганц эмэгтэй зэвсэг хариуцсан мэрэгжилтэн гэхдээ би бүх карьераа сүйтгэжглээ гэж уйлж ярьжсэн. Энэхүү аимшигтай явдал олон нийтийн анхаарлыг татаж томоохон мэдээллийн хэрэгслүүдээр цэцэгдэж эхэлсэн. Alec Baldwin өөрийгөө ямар ч буруугүй гэдгийг батлахын тулд томоохон телевизийн ярилцлаганд оролцож за энэ бүх болж өнгөрсөн санаандгүй зүйл амьдралд нь маш том хар толб болж үлдсэн. За тухайн үед бууг чиглүүлж барьжсэн ч гэсэн буудсан гэж бодохгүй байгаагаа дурдчихсан. Урт хугацааны мөрдөн байцаалтын дараа 2024 оны 4 сард шүүхээс Ханагийн хайнга ажилласантай холбоотойгоор хүний амь нас эрсэдсэн гэж үзээд түүнд 18 сарын хорих ял оноосон. Харин Alec Baldwin бас л ижил зүйлэнгээр ял тулгсан боловч тэр бол гимбурууга хүлээгээгүй шүүх хурал нь хэсэг хугацаанд хүлээгдэж байгаад бол эхэлсэн. За шүүх хурлын явцад шинэ нотлох баримтууд илэрч прокурор зарим нотлох баримтуудыг шүүхээс нуусан нь тогтоогдож улмаар ерөнхий шүүгч Alec Baldwin-ийн хэргийг бүр мөсөн хаах шийдвэр гаргасан. За энэ үйл явдал нь кино урлагийн салбар дах хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилтнуудад хэрхэн хандж байгаа байдал зэрэг олон нийтийн дунд хилэлцүүлэг өрнүүлсэн томоохон сэдэв болж яригдахад хүрсэн юм билээ. За ингээд хамгийн сүүлийн энэ хэрэг бол нэг хэсэг маш их шууган тарж исэн, нэлээд олон хүний анхаарлыг бас татчихсан тийм хэрэг байгаа. Тэгэхээр яг болж өнгөрсөн үйл явдлыг та бүхэнд товчхон бас тодорхой ярьж өгөхийг хичээлээ. Ингээд өнөөдрийн 3 басын явдлыг дуустал сонссон нийт сонсогчдод баярлалаа. Хэдүүлээ хагасан өдөр бас нэгэн сонирхолтой подкастаар эргээд уулзъя.